Саг видео үзүүлж байна. Дэлхийн 2 дугаар дайны үеэр холбооднуудын гаргасан хамгийн том 15 алдаа. Эдгээр холбооднууд дэлхийн 2 дугаар дайнд ялсан ч гэсэн тэд байж боломгүй алдаануудыг дайны үеэр гаргаж байжээ. Мэдээж өнгөрснийг буцааж ялагчдыг буруутгах болохгүй ч зүгээр л тэдний гаргасан алдааг яагаад сонирхож болохгүй гэж ирээдүйд хэрэг болох юм билүү. 1. Хүлцэнгүй бодлого. Дан эхлэхээс өмнө Англи болон Франц улсын эрх хөрөгчид аливаа асуудлыг хэлэлцээр хийж, аль болох зөөлнөр шийдвэрлэх бодлого баримталдаг байсан нь алдаа болжээ. Тухайлбал 1938 онд Английн ерөнхий сайд Невил Чемберлен Гитлертэй уулзалт хийж, Судетийн бүс нутгийг Германы мэдэлд шилжүүлж байсан юм. Гэвч энэхүү тохиролцоог Чехословак улсын ямар ч зөвшөөрлгүйгээр хийсний улмаас байдал хэрхэн эргэснийг хүндрэлтэн сайн мэднэ. 2. Германы цахилгаан дайнд урдчилж бэлтгээгүй. Гитлер ардын ойгоор дамжин асар богино хугацаанд Франц руу нэвтрэх зорилготой байсан илэрхий байсан боловч Францчууд болон бусад холбооны цэргүүд үүнийг үл тоомсорлсон хэвээр л байлаа. 3. Польшиг эзэснийхэн дараа Германд цогцолд өгөх амаргүй болов. Хэдийгээр Англи болон Франц улсууд Польш улсыг хамгаалж тусламж үзүүлэхээ амлаж байсан боловч 1939 оны 9 дугаар сарын 1-нд нацистууд Польш руу нэвтэрсэн билээ. Үүнээс хойш 27 хоногийн дараа Польшууд бууж өгсөн ба Франц болон Англичууд тэдэнд туслахын тулд 1945 он хүртэл юу ч хийгээгүй юм. 4. Япончуудыг дутуу үнэлв. Ихэнх Америкчууд Перл Харборт улсын үйл явдлаас өмнө Япончуудыг чадваргүй, найдваргүй, алсын хараагүй хэмээн үзэж байсан ч дараа нь тэднээс эвгүйхэн сургамж авсан билээ. 5. Анцьодох санаачлаггүй байдал. 1944 оны 1-р сарын 22-нд Америк болон Английн цэргүүд Итали улсад Анцьо хотын ойролцоо далайн ирэг дээр буужээ. Тухайн үед тэнд байсан нацистуудын хүч маш сул байв. Холбооднууд энэхүү боломжийг түргэн ашиглаж улс руу гүн нэвтрэн орох ёстой байсан ч хэтэрхий болгоомжилж хөдлөхгүй хүлээсний улмаас нацистуудад хүчээ сэлбэх хангалттай цаг хугацааг олгосон гэдэг. 6. Диппет болсон дайралт. Холбооднууд энэхүү ажиллагааг явуулахдаа хангалттай тооцоолж нягтлаагүйгээс болж 3600 хүний амь өргөдөж маш олон тонны танк болон онгоц устгагджээ. 7. Танкны хүч дутмаг байв. Нацистуудын танк Англи болон Америкчуудын танктай харьцуулахад элт давуу хүчтэй байв. Тийм ч учраас танкчид өөрсдийн ялагдалтайхан эвлэрж агаараас ирэх дэмжлэгт найдацгааж байлаа. 8. Кан хот. Нормандер дамжин Франц руу нэвтэрснийхэн дараа генерал Монтгомери маш том алдаа гаргасан билээ. Кан хотыг хэтэрхий их бомб өгдөж их буугаар бууцны улмаас холбоодны танкнууд Парис руу тус хотоор дамжин нэвтрэх боломжгүй болсон ба зөвхөн энэ шалтгааны улмаас хэдэн мянган хүний амь өргөдсөн юм. 9. Цэргүүдийг Грект байрлуулсан нь. Холбооднууд хоорондын харилцаа холбоо муу байсны улмаас Грекийн тусгаар тогтнолыг хамгаалахаар илгээгдсэн Черчиллийн цэргүүд нацистуудад тун амархан ялагджээ. 10. Эд удаан үргэлжилсэн цөмийн зэвсгийн судалгаа. Анх 1939 онд Альберт Эйнштейн цөмийн зэвсгийн аюулаас болгоомжлохыг сануулсан загтлыг ерөнхийлөгч Рузвельтэд илгээж байжээ. Харин тэр үедээ германчууд аль хэдийн ураныг зэвсэг болгон ашиглах талаар судлаад эхэлсэн байсан юм. Харин Рузвельт дөнгөж 1941 онд өөрсдийн гэсэн цөмийн зэвсэгтэй болох шийдвэрийг гаргаж байжээ. 11. Францчуудын цахилгаан дайнд бэлтгэгдээгүй байдал. Хэрв Францын цэргүүд зохион байгуулалт сайтай байсан бол тэд улсаа хамгаалж нацистуудыг газар нутагтаа нэвтрүүлэхгүй байх бүрэн боломжтой байсан. 12. Сицилиэс буцчихвуу Германы цэргүүдийг зогсоосонгүй. Хэрв генерал Монтгомери германчуудын буцалтыг зогсоож чадсан бол нийт 39.5 мянган цэргийн алдахгүй. 47 танк болон хэмжээшгүй их тооны зэвсэг хэрэглэл сумаан гарцдахгүй байжээ.
13. Шумуул онгоцнуудын хүчинд эргэлзэж байв. Энэхүү онгоцнууд модон хүрээтэй, их өндөрт маш хурдан нисэх чадвартай байсан учраас модон гайхамшиг хэмээн нэрлэгдэх болжээ. Гэвч Британий нисэх хүчнийхэн уг онгоцны сөнөг хүчинд эргэлзэж байлаа. Бүтэн нэг жил эргэлзсэний дараа тэд бөмбөгдөх шумуулыг анх удаа агаарт хөөргсөн ба тэр өөрийн юу чаддгийг гайхуулж үл итгэгчдийн нүдийг алмаар үлсэн юм. Мөн тухайн үед британчууд хэрв жилийн өмнө тус онгоцыг нисгсэн бол хээжнэн их аж тус авчрах байсан бол доо хэмээн харамсацгааж байсан гэдэг. 14. Омахагийн эрэг. Холбоотны цэргүүд Францыг чөлөөлөх дайралтан Нормандын эрэг дээрээс эхлүүлэх үед маш хүчтэй шуурга дэгдсэн ба түүнээс болж олон хөлөг онгоц сүрэлт авчжээ. Түнжлэн агарын хүчнийхэн хамгаалалтын арга хэмжээг хангалттай авч чадаагүй улмаас эрэг дээр бууж буй цэргүүд өргөдсөн нэгнийхэн цогцсоор бамбай хийхэд хурж байсан юм. Тухайн үед нацистууд ч бас анхаарлаа сарниулж баггүй алдаа гаргаагүй байсан бол холбоотнуудын хохирол бүрж их байх байжээ. 15. Перл Харборт болсон дайралтын үеэрх тагнуулын алдаа. Америкчууд Япончуудын арга ухааныг дутуу үнэлсэн учраас холбоотнууд Япон улс маш чухал мэдээг нууцлж буй талаар огтхомж гадарлаагүй билээ. Тиймээс Америк нэгдсэн улсын айрам Японы цэргийн хүч Перл Харбор руу дайралт хийх нь байдгүй. Тийшээ хуржиж чадахгүй гэдэгт бүрэн итгэлтэй байв.